За миний хувьд болохоор 10 жилээ төгсөөд яг хаана сурах юм бэ, юугаар сурах юм бэ гэх мэт маш олон зүйлсийг шийдээгүй амар бүрхэг байсан. За тэгээд Томоогийн альтернатив сургууль орж ирсэн чинь Томоогийн ерөнхийдөө бол голчлон хүүхдүүдийг Америк руу сургахад чиглүүлж ингэж одоо консулинг ч юм уу маш олон сервисээр хангаж өгдөг тийм сургууль байгаа. За тэгээд сургуультай ороод яг Америкийн өргөдлийн системтэй илүү сайн танилцаад ирсэн чинь өргөдлийн систем нь өөрөө зөвхөн намайг сургуульд оруулах биш, намайг өөрийгөө таньж мэдгэт нь маш сайн хөтлөх тийм систем байсан. Америкийн тухайд өргөдлийн системээс нь гадна яг сургуультай очиод, коллежтой очиод суралцах орчны хувьд бусад улсын сургуулиудаас хамгийн илүү одоо flexible ингээд олон тийшээ өөрийнхоороо ингэж өөрчлөх боломжтой ч юм уу ингээд хүүхэд яг өөрөө ямар байна тэр чинээгээрээ ингэж суралцах хөгжих боломжтой орчин байдаг. Сургууль нэгснээс хойш application process буюу гадаадын их ихтэй сургуулиудаа өргөлөө явуулах шууд хөтөлбөртөө хамрагдаа явсан байгаа. Тэгээд энэ хөтөлбөрийн хамгийн одоо чухал үндсэн хэсэг гэх юм бол бид нар яг багштайгаа яг нэг нүүр тулаад counseling гэдэг байгаа. Тэр нь болохоор яг багш нар маань биднийг илүү сайн мэдэж биднийг улам хөгжүүлээд чиний эсэн дээр чи яг ингэж ажиллавал илүү сайн гэдгийг илүү ингээд яг бүр ингээд тул зааж өгдөг ийм одоо counseling гэсэн юм байгаа. Тэгээд бидний одоо явсан болохоор бүгдээрээ шууд college prep-тэй хамрагдаад тэгээ одоогоор болохоор бүгдээрээ Америкийн ихтэй сургуулиудаас ингээд тэнцсэн хариунуудаа бүгдээ аваа явж байгаа. Тэгээ миний хувьд болохоор 5 сургууль тэнцсэн. Тэгээд яг суралцах сургуулаагаар одоо хариуг нь шийдэг байгаа. Томоогийн альтернатив сургууль бол ерөнхийдөө амьдрал бэлтгэх хүүхдийг хүн болгох, хүчирхжүүлэх юм зорилготой. Тэгээ энэ зорилготой маань юу нийцэж байгаа вэ гэхээр манай өмнөх бэлтжижсэн арга барилын туршлага буюу Томоогийн академи 5 жилийн туршлага байна. Тэгээ энэ туршлагын хөтөлбөр дээр үндэслээд бид нэр голчлон Америкийн топ ихтэй сургуулиудад хүүхдүүдийг бэлтгэж явуулах юм зорилготой хүүхдүүд маань ч гэсэн яг ийм зорилготой нийцээд орж ирж байгаа. Тэгээ яагаад заавал Америкийн ихтэй сургууль тэр дунд Америкийн топ ихтэй сургууль вэ гэхээр бусад улс орны ихтэй сургуулийг бодох юм бол Америкийн ихтэй сургуулиуд нь илүү хүнийг нь хайдаг гэсэн үг. Өөрийгөө таньсан байна уу? Өөрийгөө олж авсан байна уу? Нийгэмдээ юм өгдөг хүн байна уу? Сайн дурын ажил, нийгмийн ажил, дан гац академик мэдлэгээр нь биш. Тийм ч учраас Томоогийн сургуулийн 4 хөтөлбөрөөрөө дамжуулаад мэдээж академик мэдлэг SAT, TOEFL-д бэлтэж байна. Дээрээс нь нийгэмдээ юу өгч байгаа, сайн дурын ажил, манай хаус систем гэдэг юм уу. Тэгээд яг өөрийгөө таних, эссе райтен дээр нь тулж ажиллах, тусгаалan консулинг өгөх гэдэг яг илүү хүүхэн талаас нь бэлдээд тэгээд яг Америкийн нэг манай гэдгийг нэг хэмжүүр бол энэ Америкийн ихтэй сургууль тэнцэж чинь гэвэл тэр сурагч маань тэр хүүхэд маань бас ерөнхийдөө яг өөрийгөө таньсан, мэдсэн, илэрхийлсэн тэр гол суурин тавигдсан гэж бид нар нэг хэмжүүрээр бол харж байгаа.